Дараагийн мэдээлэл. Америк нэгдсэн улс Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан нь Куба болон Латин Америкийн орнуудад сөргөөр нөлөөлөх болжээ. За тухайлбал Куба улс руу орох газрын тосыг бүрэн хязгаарласнаас бүгд найрамдах Куба улсад шатгууны хомсдол үүсэж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад суугаа Куба улсын элчин сайд Эмилио Ривида Попо цаг үеийн асуудлаар мэдээлэл хэллээ. Өнгөрсөн 1-р сарын 3-нд Америкийн нэгдсэн улсын тусгай хүчин Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа хэдийнэ эдийн засгийн гүн хямралтай байсан Кубын нөхцөл байдал улам хүндэрсэн. Куба улс 60 жилийн турш эдийн засгийн том хоригт байсаар ирсэн. Уг хориг дээр нь нэмээд газрын тосны бүтээгдэхүүний импортод хориг тавьснаар Кубын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөж аж ахуй нэгж албан байгууллагууд дампуурахад хүрчээ. Кубад одоо эрчим хүчний гүн хямрал нүүрлэж цахилгааны тасалдал түгээмэл үзэгдэл болж автобус галт тэрэгний үйлчилгээнүүд зогсоод байна. Particularmente los hemos convocado. Газрын тосны бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэж чадахгүй болсноор манай улсын эдийн засаг ард түмэнд маш их хүндрэл учруулж байна. Энэ бол маш хэцүү хүнд нөхцөл байдлыг үүсгээд байна. Олон жилийн турш тасралтгүй явуулсан хоригоос гадна энэ удаагийн хориг илүү хүнд юм. Нэг ялангуяа цахилгаан эрчим хүч дэд бүтцийн салбар үнэхээр хүнд болж байна. Өнөөдрийн энэ цаг үед ямар улс газрын тосгүйгээр аж төрж амьдарч болох вүлээ? Өөрөөсөө нефтийн бүтээгдэхүүн олборлдог улс орон оршин тогтно. Түүнээс импортоос хамааралтай Куб шиг улс нефтийн бүтээгдэхүүнгүйгээр улс орны эдийн засгаа авч явах үнэхээр боломжгүй. Иргэдийн амьдралд хүндрэл учирч эхэлж байна. Куба улсад дотоодын үйлдвэр аж ахуйн нэгжүү зогсолтод орсон. Энэ байдал удаан үргэлжилбэл нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй юм а. Сүүлийн 2 сар орчим хугацаанд Америкийн нэгдсэн улсаас явуулж буй онцгой хориг нь Аз төвийн улс орнуудаас хол байж болох ч дэлхийн бүх улс оронд хамаатай асуудал гэлээ. Венесуелийн эсрэг хийсэн Америкийн нэгдсэн улсын түрэмгийлэл олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйл явдал болсон. Энэ занал хийлэл дэлхийн бүх хүн төрөлхтөнд төдийгүй Куба улсад маш их хор уршигтайгаар нөлөөж байгааг онцлон хэлж байна. Куба улс энэ түрэмгийллийг эсэргүүцэж дэлхийн аль улс орн руу занал хийж болохгүй гэсэн тууштай байр суурь дээр байгаа юм. Сүүлийн үед явуулсан хурж мэдээллийн нэг нь Куба улс оршин тогтнох чадваргүй болсон орн гэж зарлаад байна. Бүхэл бүтэн тусгаар тогтносон соёл иргэншилтэй улс орныг тэгж зарлаж болохгүй. Куба улс дэлхийн бүх үндэстэн улс оронтой хамтын сайхан ажиллагаатай байдаг. Тэрийг яаж өгөөсөж чадаж байна? Бид хичнээн эдийн засгийн хэцүү хориг дунд амьдарч байгаа боловч дэлхийн 100 гаруй улс оронд өөрсдийн мэрэгжилтэн болсон хүчнүүдэд эв нэгдэл хамтын ажиллагааны төлөө илгээж ажилладаг. Бид 60 жилийн турш энэ хэцүү хоригийн турш хөгжиж амьдарч байгаа улс. Куба улс энэ хатуу хоригийн хэцүү үед ажиллаж амьдарч байгаа ч гэсэн бүгд тэгш хэрэгтэй. Бие биенээ харилцан хүндэтгсэн ёс зүйн өндөр хэмжээнд байж чаддаг гэдгийг баатарлагаар хэлмээр байна. Куба улс альва нэг улс үндэстэнд занал хийдэгч байх ямар ч үндэсгүй. Куба улс олон жилийн турш хоригуудаа ямар нэг аргаар шийдэж ирсэн боловч энэ удаагийнх илүү хүнд байгааг онцоллоо. Америкийн нэгдсэн улсын Куба эсрэг тавьж буй хоригийн үндэслэл нь бодит байдал тулгуурлаагүй гэлээ.